Тэгэхээр саяны энэ ярьсан дагуу гэх юм бол за бидний урд төрөл гэж байх нь энэ төрлөөс дараагийн төрөл рүү шилжиж байгаа энэ үйл явц нь кармагийн хуулиар зохицуулагддаг юм байна. Ингэж болох. Тэгэхээр урд нас гэж байсан бол тэрний урд төрөл гэж байсан бас тодорхой. Тэрний урд төрөл гэж байсан бол тэрний урд төрөлч болсон байна. Тэгэхээр урагшаага хөөгөөд үзэх юм бол одоо урд төрлүүд бол хэмжээ хязгааргүй болсон байна. Бид энэ ертөнцийн чамдэрсэн, энэний өмнөх ертөнцүүдээр чамдэрсэн бүр хэмжээ хязгааргүй тоо томшгүй бид ертөнцүүдээр дамжигдаад үйлийг бол одоо уул овооноос илүү хураагаад одоо бидний одоо төрөл авсан одоо ясыг овоолох юм бол гурван ертөнцч одоо савнд нь одоо багтнаа гэдэг альтсан. Тэгэхээр урагшаага тоолох юм бол урд төрлүүд одоо хэмжээ хязгааргүй. Хойшооч тоолох юм бол хой төрлүүд эцэс хязгааргүй байх юм. Тэр энэ хэмжээгүй энэ тоо томшгүй олон төрлүүдийн одоо эргэлдэх шалтгаан нөхцөл нь өрнөл нэг үеийн зарчим. Тэр энэ төрлөдөө бид бусдад одоо тустай сайн үйлийг хийж юм бол бидний дараагийн төрөл арай нэг жоо амар мөглөтэй төрөл авч болно. Тэндээ очиод буйнаан бараад одоо бас гармуу үйл хөр ачих юм бол тэрний дараагийн төрөл доош оруулж байгаа. Тэгэл энэ мэтчлэнгээр сансрын хөр буюу 6 төрөл зүйлийн амтны дунд эргэлдэд төөрөөд тойроод яваад байдаг учраас энийг сансрын хөрний орших чаддаг гэж хэлдэг. Нэг дэше нэг доош бүр там руу орж болно. Тамаасаа гараад одоо нэг жахан адгуус болж болно. Аль эсвэл бэрд ч юм уу. Тэгээд ихний хүн болдог ч юм уу. Хүн болоод нэг жахан буюу ураагаад тэнгэрт одоо асарлуу төрөө тэнд очиж байдаг буйнаа бараад буцаа там руу ч юм уу гэдэг. Ингээд энэ бичингээр ингээд эргэлдэв тойрож төрж явсаруугаад бид өнөөдрийг хүрээд ирсэн.